Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай эрдэс баялагын нөөцөгтэй зах зээлд ойр мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар. Сайн байцгаана уу? Би эдийн засгийн утга чулуу байна. Дэлхийд өрсөлдөх Монгол урьдтай өрсөлдөх чадварын ээлж дугаар эхлэх бэлэн боллоо. Өнөөдрийн манай энэ удаагийн хүндэт зочноор Сурмаагийн Төвшин баяргаа хүрэлцэн ирсэн байгаа. Бэлтгэл хурандаа тэгээд урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Та манай үзэгчдэд өөрийгөө товч танилцуулахгүй юу? Аль нутаг төрөв? Ямар сургууль, ямар боловсрол эзэмшив? За тэгээд ямар ажил хийж байв? Олхнууд Сурмаа өвгтэй Төвшин баяр нь 1967 оны 11-р сарын 7-нд Ховд хотод Сурмаагийн 8 дахь хүүхэд болон мэндэлсэн юм. Тэрээр тухайн үеийн цэцэрлэг яачлаар хүмүүжин 1975 онд бүрэн дунд боловсролын гараагаа эхлэн улмаар 1985 онд 10 жилийн 4 дунд сургуулийг төгссөн болно. Сургуулаа төгсөөд Зөвлөлт холбоот улсын Пенза хот дахь цэргийн дэд сургуульд орох хуваар аван Ардын армийн тэг 15 дугаар ангид 1 жил цэргийн албахан тус сургуульд 1986 онд элсэн орж 5 жил суралцсан 1991 онд буудлагын зэвсгийн ашиглалт хамгаалтын инженери мэргэжлэр төгссөн байдаг. 1985 оноос 2025 оны хооронд тасралтгүй 39 жил 8 сар байлдагчаас хурандаа цолгортол салаан захирагчаас ангийн захирагч хүртэл ажиллаж байгаад цэргийн тэтгэвртэй гарсан. Төгссөн сургуулиудын дурдвал 1986-аас 1991 он Зөвлөлт холбоот улс Пенза хот зэвсгийн дэд сургууль техникийн шинжлэх ухааны магистр. 2002 онд Америк нэгдсэн улсын явган цэргийн сургууль, 2003 онд Америк нэгдсэн улсын рейнжерийн сургууль, Батлан хамгаалах их сургууль, докторантур. Ажиллагааны туршлага. 2004 он Иракийн эрхчлөө олон улсын цэргийн ажиллагаанд цэргийн багийн 2 дугаар ээлж ажиллагааны офицероор 2004-өөс 2005 он Баруун Сахар нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн ажиглагч 2007-оос 2008 он Гүрж улс Абхаз нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн ажиглагч 2010 он Афганистан олон улсын цэргийн ажиллагаа цэргийн багийн 1-р ээлж ажиллагааны офицер 2015 он Украин улс Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага олон улсын шинжээч 2019-оос 2020 он Өмнөд Судан улс нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаа штабын офицер 2022 он Украин улс Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага олон улсын шинжээч авсан гавьяа шагнал цэргийн гавьяаны улаан тугийн одон цэргийн гавьяаны одон байлдааны хүндэт медаль нэгдсэн үндэсний байгууллагын медалууд Иракийн эрх чөлөө медаль үндэсний аюулгүй байдлын хүндэт тэмдэг. За төвчгөдөө би 1967 онд ирсэн. Ховд хотод. Энэ манай аав ээж бол Дарвин, Ховдын Дарвин гэж явдаг. Ховдын Дарвин сумынх. 1985 онд Ховд аймгийн 1-р жилийн дунд сургуулийг төгсөөд тухайн нөгөө Зөвлөлт улсын зэвсгийн дэд сургуулийн хуваар аваад тэгэл гараагаа ирсэн дээ. Цэргийн гараагаа. Зэвсгийн дэд сургууль гэхээр одоо зэвсгийн хүн гэсэн боо хийдэг хүн гэсэн үг. За тэр олон янзын мэргэжил дотор байд юм аа. Би бол тэр буудлагын зэвсгийн агшигт хамгаалтын инженери төгссөн. Нэгсэндээ юу гэсэн үг вэ? Тухайн үед 80-ад оноос хойш ч манайхан чинь нөгөө зэвсэгт хүчин байна өргөдсөн зохион байгуулалтад эхэлсэн шүү дээ. 79 оны хятадын зэвсэгтээс хойш тийм. Тэгэнгүүтээ манай аримч Оросын бүх төрлийн зэвсэг бүх хангаж зэгтэнгуудаа тэрний дагуу мэргэжлэнгүүдийн бидний дагуу бид нар явж байгаа байхгүй. Тэгэхээр тухайн үеийн анги салбарын галт хэрэглэл зэвсэг бүх юм ингээд хариуцсан зэвсэг албаны дарга гэдэг оронтой байдаг. Асталуу тэндээ бэлдэнэ гэсэн үг. Тийм ягсэн доо Зөвлөлт улсад оронтойгоо болсон хүчний бэлдэх хүмүүсийн нэг нь гэсэн. Хэдэн жил сурдаг байсан бэ? 5 жил. Диплом бичих үү те? Тийм диплом бичих. Одоогийнхоор бакалавр гэсэн үг, магистр гэсэн үг. Одоо эквивалент нь болох тэр магистр, техникийн шинжлэх ухааны магистрээр төгссөн гэсэн диплом бичих. Германыхтай төстэй. Германчин бас яг тэгж. Тийм үү. Сүүлийн үеийн үг сайн мэдэх юм. Бид нар чинь тэр үед гэсэн юм шиг. Тэгээд нэг бид нар чинь бас нэг сонирхолтой ирэхэд тухайн үед Зөвлөлт холбоот улсын зэвсгийн цэргийн дэд сургууль явж байгаа оюутнуудын 1 жил заавалч цэргийн алба хаалгаж явуулдаг байсан. Дотооддоо. Тэгээд би зэвсгүүчнийхээ одоогийн байгаа тэг 17 дугаар ангид 1 жил цэргийн алба хаагаад тэгээд Орос Зөвлөлт холбоот улс руу 5 жил. Тэгээд 91 он төгсөөд 91 оноос хойш одоо тасралтгүй 39 жил 8 сар ажиллаад өнгөрсөн жил тэтгэвртээс авсан. За. Тий.
Иймэрхүү товцол Тэгээд эрдмийн ажлаа үргэлжлүүлж байна судалгаа. Одоо докторантурд сурж байгаа. Энэ жил ер нь хамгаалах ерөнхий нэр олон жил болчихлоо төлөвлөгөөтэй байгаа. Тийм зэргийнхаа юугаар тийм. Би одоо таны мөрөн дээр рейнжергээ харж байна л да. Та ингээд манай үзэгчид энэ рейнжер гэдэг одоо Монголд маш цөөхөн рейнжерүүд үүдэг те. Нилээн тийм хатуу шалгуурыг давж ижин. Одоо энэ цол руу эсвэл одоо яг юу та энэ дээр Яг нь бид нар ч одоо энэ бас рейнжерийн тухай яхад товчхоо 91 оноос хойш нийгэм маань өөрчлөгдөд одоо зөвшөөрч маань бас өөрчлөгдөж эхэлж байгаа. Шинэ нийгэмтэй уялдаа. Тэгээд 2000 оноос хойш манайхан гадаад руу анх удаа 3 дахь оронд хүмүүсээ сургаж эхэлж байсан байдаг. Зөвшөөрч Батлан хамны бодлогонд байгаа. Тэгээд миний би Америк нэгдсэн улсын рейнжерийн сургууль руу бас нэг кандидат нь болоод сурах эрх олгоод тийш явсан. Тийм түүхтэй. Тэгээд Америк нэгдсэн улсын рейнжерийн сургууль гэдэг нь өөрөө ер нь том гүрнүүд өөрөө ийм элит цэргүүд бэлддэг. Тийм элит цэргийн анги салбаруудтай өөрийнхөө орны эрх ашигын үүднээс байлдын ажиллагаанд газар агаар усанд үр гүйцэтгэх чадвартай тийм цэргүүдийг бэлддэг орчин үе. Тэрний нэг нь Америк нэгдсэн улсын рейнжерүүд. Бусд орнч байдаг да. Одоо нэг Франц легионууд байна, Оросд спецназууд байна, Хятадд юу шиг ийм цэргүүд. Тэгээд тэр сургуулийг төгссөн. Тэгээд яг тэр Америк нэгдсэн улсын рейнжерийн сургууль төгсчээж тэр Америкийн тэр рейнжерийнхаа юнит анги салбартаа хуваарлагддаг. Тийм сургууль төгссөн. Бодлогын шаргатай бид нар тухайд тэр сургалтыг Монголын харинд нөтрүүлэх боломж байгаа юу? Ер нь манайхан эхлээд явж байгаа гэж бодно. Тийм. Ер нь манайхан эхлээд явж байгаа тэр сургалтуудад. За, боловсролын хувьд юм. За. Тийм боловсролын хувьд юм. Тэгээд Америк нэгдсэн улсын рейнжерийн сургууль, курс сургууль. Яг энэний өмнө нэг явган цэргийн сургууль бас төгссөн Америк нэгдсэн улсын. Явган цэргийн сургууль гэдэг нь одоо салбарын дарга нарыг бэлддэг залуучууд одоо офицер бэлдэнэ гэдэг. Тийм infantry basic officer course-үүдээ англиар. Тийм явган цэргийн сургууль. Тэгээд би ч одоо хошид цолтой хүн сурч чадсан шүү дээ. Тийм том цолтой. Тэгээд нэг жоохон Америкийн дисциплин нартай гэсэн. Тэгээд дараа нь рейнжерийн сургууль төгссөн юм л үүтэй. За. Товчхон. Ажлын хувьд одоо үр гүйцэтгсэн ажил одоо юу гэдэм бэ? Би нөө танай салбарыг сайн мэдэхгүй учраас юу хэлэх юм бэ? Үр гүйцэтгэх юм бол сая ингээд 91 оноос хойш одоо 2025 он хүртэл ингээд тасалдахгүй 39 жил одоо 8 сар ажиллах хугацаанд миний би одоо дистрикт цолоос одоо хорондоо цолтой төвтэй суусан. Энэ хугацаанд одоо гадаадд одоо нэгдсэн үндэсний байгууллагын болон олон улсын цэргийн ажиллагаанд 7 удаа явсан. Тийм ингээд 7 удаа үргэлжлүүлсэн байдаг. Бас энэ 7 жил гэдэг чинь бас баггүй хцаа. Олон улсын цэргийн ажиллагаа гэж ойлгох уу? Эсвэл одоо манайхны ихийг сахиулах гэдэг нь шүү дээ. Тэгж ойлгох уу? Ер нь хоёр янзаар манайхан ойлгох хэрэгтэй гэж бод. Ер нь хэлийг зөв зөв манайхан дан инхийг сахиулах гэж ойлгоод байгаа. Яг одоогийн байдлаар бол олон улсын цэргийн ажиллагаа байхгүй болсон. за. Олон улсын цэргийн ажиллагаа гэдэг нь нэг 9 сарын нэг Америкийн хоёр цамхыг яаснаас хойш бүх орн нэг антитерроризм, терроризмээс нэгдсэн шүү дээ манайхан улс төрийнхөө хувьд. Тэгээд тэрнийхээ дагуу Америк нэгдсэн улс тэргүүтээ олон улсын цэргийн ажиллагаанд манайхан анх цэргээ илгээсэн байдаг. Энэ нь болохдоо нөгөө нэгдсэн улсын ажиллагаа биш. Олон улсын цэргийн ажиллагаа хамтарч нөгөө Ирак, Афганистан руу явуулсан ч одоо энэтэй уялдаатай. Илүү нэг дайн балдын холбоотой. Гэхдээ нөгөө би тэгж бодож байна. Улс төрийн хувьд нөгөө манай одоо энэ арслан нийгэм тухайн терроризмын эсрэг орнуудынхаа нэг нь болоод тэгээд тэр улсуудтай ивсээд тэгээд цэргүүд анх явуулсан. Тэрний л одоо Иракийн ажиллагаа, Афганистаны ажиллагаа. Одоо зогссон байгаа л да байхгүй. Түл нөгөөх нь болохоор нэгдсэн үндэсний байгууллагын инхий сахиулах ажиллагаа. Энэ болохоор бодвол нүүбийн шийдвэр. Тийм одоо хүртэл явж байгаа. Мандатаа явж байгаа тийм. За. Яг үндсэн хуулийнхаа дагуу явж байгаа. Хэдэн удаа явсан гэлж үү? Нийт 7 ажиллагаанд явсан. 7 ажиллагаанд явсан. Эхнийх нь Иракийн 2 дугаар ээлжээр тэр хэдэн онд вэ? 2004 онд явсан. 2004 онд. Ирак руу 2004 онд явсан. Одоогоос ч 22 жилийн өмнө явсан юм шүү дээ. Нөгөө нэг айхтар террорист орж ирэх гээд за манайх нэг саад болсон гэдэг чинь аль нь? Тийм манай ээлж. Танай ээлж үү? Тийм манай ээлж. Та
Тэр талаар нэг жоохон тодруулаач. Ягаад гэвэл нэг хүн болгоно л энийг чи илүү сайн ойлголт авах юмсан гэсэн хүсэлтэй байдаг шүү дээ. Тэгэхээр дээр үед ингээд нэг кино шиг юм гараад ч үлээ. Тэгээд тэр нь бас ярьжсэн манайхаа яриад ичээрэл манай тэгээд ярьжсэн. Тэгээд одоо 2004 онд сая түрүүн хэлсэн олон улсын цэргийн ажиллагаанд манайхан цэргээ явуулаад бид нар манай ээлж буюу одоо 2 дугаар ээлж би 2 дугаар ээлжээр удирдлагын бүрэлдэхүүнд ажиллагааны офицер гэдэг орон тондор явж исэн. Тэгээд тэр ажиллагаанд явхад цагийн байдал нэлээд хүнд. Иракт нөгөө эвслийн цэрэг гэж яриад байгаа Америкийн нэгдсэн улсаас тэргүүлсэн цэргийн хүчний эсрэг орон нутгийнхын байдгийн ажиллагаанд ингээд боловсруулаад байлдах гэдэг одоо орон нутгийн нэг бацааны байлдын ажиллагаанд бол шилжижсэн үе байхгүй. Тэгээ тэр үед бид нэг явахаас өмнө Америк нэгдсэн улсын тагнуулын холбоотой шүү дээ. Тэгээд нэг танаа бааз руу ингээд амиа зөөлөөс халдах өндөр магадлалтай болцоо. Энэ дээр хүмүүсийг бэлдэх гэсэн мэдээлэл ирсэн. Тэрний дугуй манай одоо бидний манай багийн ер нь альва ажилласан баг хамт олонны одоо шийдвэр юунаас шалтгаалж энийг бол одоо детальчилж ярихад их одоо тэгээд тэр хамт олонны шийдвэрээр бид нар нөгөө тухайн цагийн байдал дээр ажиллах бие бүртний бэлдэх даалгаварт болсон. Явахаас өмнө бид нар хизээч нь орч үзээгүй, дайны байдлыг мэдэхгүй, яг нэгдүгээр ээжээс мэдээлэл ирж байгаа. Ингээд бид нар ингээд бааз байгуулсан байгаа, хамгаалалт ингээд зохион байгуулсан байгаа. Одоогоор бид нар халдаагүй байна. Цагийн байдлын юм гэсэн мэдээлэл ирсэн байсан. Одоо яг явахаас өмнө Америкээс өгсөн мэдээллийнх эвгүй. Сая ингээд амиа золиослогч танах руу халдна, тооч нь халдна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ бодит. Тэгээд тухай манай одоо явж ирсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүн одоо энэ манай баяр сайхан генерал одоо бригадын баяр сайхан байна. Өндгөн Эрдэнэ очиргээ маань хорондоо байгаа удирдлагынаас миний бие одоо ажиллагааны офицер ингээд удирдлага шийдвэр бид нар хамтдаа гаргаад ингээд хүмүүсийг бэлдэж эхэлж байгаа юм л да. Хэр одоо ямар аюул байж болох вэ? Амиа золиослогч яаж халдаж болох вэ? Биеэрээ орж ирээд дэлбэлчих юм уу? Одоо кинонд гардаг шиг орж ирээд дэлбэлэх юм эсвэл машинд орж ирээд дэлбэлэх юм гээд энэ амиа золиослогчийн тухай судалж байгаа тэрний эсрэг цэргүүдэд бэлдэж эхэлсэн байдаг. Яг тэр бэлтгэлийн дагуул юм босыг сонин шүү дээ. Альва бэлтгэл сургалтыг үрдчилж харж бэлдээд тэгээд тэнд нь бэлдснийхаа дагуу энэ ажлыг тасан зогсоосон. Тэр үчин их олон гадны пошийн жилүү цэргүүдийн амийг хамгаалсан. Тэгээ баазынхаа аюулгүй байдлыг хангаж байгаа учраас нэг бааз руу орж дэлбэлээл. Эхнийх нь хоёр дахь одоо ажиллаа. Хоёр дахь ажиллагаа нэгдсэн үндэсний байгууллагын баруун сахарт ажиллагаа гэдэг. За. Энэ баруун сахар ажиллагаа гэдэг нь өөрөө энэ Африкийн баруун сахар гэдэг нь улс болоогүй Марокко, Мавритани гэсэн хоёр улсын дунд энэ Полисарио гэдэг нутгийн ард түмэн тусдаа болох гэдэг ингээд тэмцсэн байдаг. Салан тусгаарлагч гэсэн үг үү? Арай одоо бас тэгж яг янз бүрийн нэрлэлтэй. Гэхдээ нэгдсэн үндэсний байгууллагын нэг хүлэн зөвшөөрөл дунд нь гэрээ хийсэн. Тэрийг нь хянах үүрэгтэй. Цэргийн ажиглагчаар одоо сахарын цөлд нэг жил ажилласан. Хоёр. Дараагийнх нь 3 дугаар ажиллагаа болгохоор энэ Гүрж рүү 2007 оны. Гүрж. тэр чинь Абхазын мөрөлдөөн гэдэг нь яах вэ? Тэр Осетийн. Осетийн билүү. Тэгээ Осетийн шүү дээ 2008 онд болсон. Би 2007-оос 2008 онд яг тэр үед байсан. Гэхдээ би нөгөө нэгсэндээ нэгдсэн үндэсний байгууллагын гүрждэг ажиллагаа, гүрж улсдах ажиллагаа нь хоёр тал жившээрээ дундын галын бүс байгуулсан. Би Абхаз одоогоор өөрийгөө бүгднийм тус Абхаз гэж зарлалцсан. Абхазд Кодори хавцад үргөөсгсөн. Тэр яг юу гэсэн үг тодруулж хэлээ. За Кодори хавцал тэгээд ажиллагааны дотроо ингээд задраа явчихна л да. Тэгээд тэр хавцал нь нэг онцлогтой high risk буюу өндөр рисктэй газар. Яагаад гэвэл Чечений 2 дахь байлдааны ажиллагааны дараа тэнд хүний эрх зөрчигдөөд нэг нэгийг зардаг, хүн худалдаалдаг одоо асар их том гэмтрүүд бий болсон. Тэгээд тэр хавцал болохдоор нөгөө хоёр талын Абхаз гүржийн завсар байдаг хавцал. Тэгээд тэр хавцлыг хянах хяналт байхгүй болсон. Яагаад гэвэл 2004 оны үед нэгдсэн үндэсний байгууллагын
Нэст тэргийг жижигний салдан тусгаалдаг шиг яриад байгаа боёкод буудаад унгаад нэг 14 зэрэг ажиглагчдэр нүг би өмөргдээд тэрнээс хойш тэр хавцар руу одоо явуулдгүү тийм болсон. Дээр нь Германы зэрэг ажиглагчийг барьцаалаад нөгөө амнисаар барьцаалдаг шүү дээ. Нөгөө хүний наймаа идэх хөгжсөн. Тэгээд 4 сая евро авч салдаг тийм газар байхгүй. Тэгээд тэнд биднийг хуучин нөгөө рейнжер төгссөн, тусгай хөгжсөн төгссөн залуучуудыг цуглуулж нэг бүлэг байгуулад нэг цэнчний байгууллага удирдлага тэгээд сайн дураа жил тэнд юу гүйцэтгэсэн. Үүсэндээ хоёр талын одоо юу хянах үүрэгтэйгээр хавцалд. Одоо бол Абхаз олон улс зөвшөөрөөгүй. Тэгтээ өөрийгөө тухайн улс гээд хэвээр явж байгаа тийм асуудал. Тэнд. За. Энэ чинь 3 дахь ажиллагаа. Тэгээ саяных бол одоо 4 дахь нь. 4 дахь 2009 онд Афганистаны анхны ороотын ажиллагааны явцаар явсан. Кабул хотод манайхан анхны ороот илгээгээд нөгөө бааз аюулгүйдлийн хангах үүрэгтэйгээр Ороот хэрч одоо нэг ороот хэдний 100 гаруй хүнтэй салбар. монголчууд очсон. Тий. Хоёр нэгдүгээр одоо баг цэргийн баг гэж хэлдэг. Манайхан одоо цэргийн баг гэж ярьж байгаа л да. Тэнд үүргүүлсэн. За дараагийнх нь Одоо одоо 5 дахь нь 5 дахь нь биш 5 дахь нь юу болж байгаа юм бэ? 4 дахь нь Афган болц одоо 5 дахь нь Украин. Украин тий. Украин. 5 дахь нь 2015 онд манай Монгол улс 2012 онд нөгөө эн чинь нэгдсэн үндэсний байгууллага биш Европын аюулгүйдлийн хамтын нийгмийн байгууллагууд манай Монгол улс гишүүнээр хэлсээд тэгээд гишүүнээр хэлсчихэд өөрийнхөө мониторингийн ажилтнуудыг нь явуулаагүй байсан. Тэгээд энэ Кримийг Орос авсны дараа нэг 14 оны Минскийн гэрээ олон улсын Минскийн гэрээний дагуу олон улсын шинжээчдийг оруулах асуудал явагдаад тэгээд манай Монгол улс анх удаа хүмүүс айлгсэн тэрний нэг нь миний бий байгаа. 15 он Луганск одоо олон улсын шинжээчээр үүргэсэн. Тэгээд одоо ч нөгөө тулаан болж байгаа бах тийм. Тий, одоо бол байлдын ажиллагаа Луганск болоход Оросын талд орцсон. Оросын тал өөртөө албаасаар авамжтай болонд оруулсан шүү дээ. Украин бол зөвшөөрөг байгаа. Зөвшөөрөг бусдаар бол зөвшөөрөг байгаа. Гэхдээ байлдын ажиллагаа гэхдээ Луганскийн одоо 5 хүн ороог байгаа бас. Оросууд бас байлдын ажиллагааг бүгдийг авчих гээд. Яг Луганск Донецкийн бүгд найрамдах улсад 2 бүгд найрамдах улсын. Одоо Донецкийн бас ороог 30% Украиныхаа мэдэлд байгаа. Тэгээ энэ бол тэнд Донбасс, ерөнхийдөө Донбасс гэж ярьдаг. Байлдын ажиллагаа явагдаж байгаа. Та бол тэгээд тэнд бодвол нөгөө цэргийн гэмтэр гэдэг үлээ. Тийм гаргахгүй байх талаас нь эсвэл Минскийн гэрээг одоо хэрэгжүүлэгч олон улсын шинжээчээр ажиллана гэсэн үг. Нэгсэндээ Минскийн гэрээ гэдэг нь өөрөө хоёр тал тохироод хүнд их буу, танк оруулахгүй, гал зогсох гэрээ хийгээд ийм байна гэдэг. Яг одоо бол ингээд зүгээр их ингээд мэдээ харж яхад аль талаагаа буруутгаж байгаа л да. Орос улс төр Украиныг буруутгаад манай тэдэн хүнийг алсан тухайд ингэсэн тийм учраас бидний төрүүлж орсон гэдэг. Украин болоход Оросууд эзэлсэн гэдэг. Оросууд нөгөө төрүүлж Украины айрын бэлдэж байгаад 8 жил хуурж байгаад одоо гэрээг далимжуулж армия бэхжүүлж байгаа байлдан ажиллагаа эхэлчихсэн гэдэг ингээд олон улсын зөрчлөн байгаа. Одоо үргэлжлэн явж байгаа шүү дээ. Манайхаа үзээ тийм. за дараагийнх нь одоо 6 болж байгаа. 6 дахь нь 2019 онд өмнөд Суданд штаб явцаар нэгдсэн үндэсний байгууллагын ажиллагаанд явсан. Нэг жил Суданч одоо Төв Африкт байна уу те? тий Төв Африкт. Яг Төв Африкт. Байгаль орчин хэрэг одоо зургатаар харж чинь Африкийн зарим хэсэг нээхгүй ой модтой ус ундтай зарим нэгсэн сүлэг гэдэг шүү дээ. Ямар шүү? Ер нь Сахарын цөлийн урд талын орн. Ер нь Сахарын цөлийн том шүү дээ. Дэлхийн хамгийн том зүйл. Тэгээд ер нь том газрын зургаар харахтаа Сахарын цөлөөс урагшаага нэг тропикл юм халуун орны ширэнгэн бүс эхэлж байгаа. Тэрний цөл одоо манай говь хэрийн бүстэй төстэй. Манайх ч жүнгэл гэж яриад байдаг шүү дээ. Арайч бас жүнгэл биш юм ба. Тэгээд ер нь нэг уулархыг биш тал мөртлөөс свана модтой. Тэгээд модон заримдаа шигүү жүнгэл маяг заримдаа юм тасархаа талархуу тийм л цагаагаар байдалтай халуун яг экваторын бүс юм чинь. Зөв. За Эндээс 7 дахь нь
дахиад Украин. За. Украинд 22 онд сайн дайны өмнө явсан. Тэгээд дайны үе гэж дайны байдалтай 7 хоног болоод нэг олон улсын ажиллагаа чинь дайм болохоор татан гаралтаа гардаг. Тэнд удаагүй 2 сар болоод байлдааны ажиллагаа эхэлсэн. Тэгээд татан гаралтаа гараад ажиллаа зогссон. Та ингээд их олон улс орнуудад үүрэг гүйцэтгэсэн байна л. Тэгээд яг манай өрсөлдөх чадварын төвийн зорилго бол одоо Монгол хүн дэлхийн бусад улсуудтай харьцуулахад амьдралын чанар нь хэрвээ Монголын бизнесийн орчин, эдийн засгийн ухаан, үндэсний сөрөм төсөөлөх чадвар, батлан хамгаалах чадвар өдөр бусад улсуудтай хэрвээ нэгдийг ингээд харьцуулж судалдаг юм байгуулга юм байна. Тэгээ энийг яаж сайжруулах вэ? Тань шиг туршлагатай хүмүүсээс бас тийм туршлагын сонсоод ингээд олон нийт зөв ойлголт өгөх тийм ээ, мэдлэг өгөх. Ийм зорилготой төв юм байна. Тэгээд яг манай бол ингээд өсөлтөх чадвараар ирэмблэхэд сүүлийн жилүүдэд харамсалтай жоохон ухраад байгаа л да. Тэгээ энийг бол урагшлуулах шаардлага бол байгаа. Батлан хамгааллын салбарт бас энэ олон улсын ирэмб гаргадаг юм байна. Тэгээд тэр нь болохоор одоо military power index гэсэн. Тийм уншижсэн. Тийм. Тэгээд тэр талаар жоох ярьж өгөхгүй бид нар одоо хэдвэр байрлал гэдгийг ер нь тэгээд тухайн улсын одоо цэрэг айрамдаа зарцуулж байгаа одоо төсвийн хөрөнгө оруулалт маань тэгээд их маш олон янзын үзүүлэлтүүдийг харьцуулж байгаа тийм судалгаа гаргад юм лээ. Хөндлөнгийн хараат бас байгуул. Одоо манайх шиг тийм think tank гэсэн үг. Тийм уншижсэн. Тэр сүүлийн судалгаагаа энэ харахтаар зэрэг манай улс болохтой дэлхийн 150-ад орноос 93-т нь явж байгаа юм лээ. Батлангийнхаа нэг хүчин чадал болцоогоор 93-т явд юм лээ. Дундад Азийн зарим орнууд нь 101 мэг гэд манай хонорцсон. Дотоодын нийт бүтээгдэхүүний миний санахаа 2024 оноос 22 оны сайн мэдгүй бараг төстэй байгаа хта. Нийт бүтээгдэхүүнийхээ батлангах салбарт maaхан 1.7% зарцуулдаг. Эдийн засгийнхаа 0.7%. Тийм. Ер нь дэлхийн улс орнууд бол нэг дундаж нь 2.5% зарцуулдаг батлангахыг хоцорч явна биш. Тийм хоцорч явна. Манай эдийн засгийн байдлаас болдог байх л та. Тийм би бас эдийн засгч биш. Тэгэхээр ер нь дэлхийн дундаж нэг 2.5%. Одоо энэ нөгөө айхтар Америкч одоо хэлбэл байж юм. Нэг үгүй. 3.5 гэж. Тэднээс том эдийн засгтай учраас авчлаа гэдэг том. 2 жилийн өмнө $700 тэрбум байсан. Одоо бол $800 тэрбум гарсан Америк нэгдсэн улсын харалтаа. Тэгэхээр асар их 20 трлн эдийн засаг. тийм тэр Украин хэд байд юм уу? Украин баг одоо чинь дайны байдалтай учраас энэ уншснаар 30% шахуу зарж байгаа шүрхтэй байна. Гэхдээ яг мэдээж нөгөө Европын орнууд чинь хангаж байгаа шүү дээ. Төсвийн асуудлыг шийдэж өгч байгаа. Эдийн засгийнхаа 30% хариуцлаа юм гэж. Хойд солонгос бас тэр. Энэ бол нууц зэдэг байх л та. Хойд солонгос байна шүү дээ. Тэр баг 50-с дээш шүү байдгүй л үгүй гэж бодсон. Хойд солонгос нэлээ өндөр байдаг. Таны бодлоор бид нар юугаа энэ батлан хамгаалах салбарт зарцуулж байгаа төсвөө гэх юм уу та? Олон улсын ширхэг ойртолмоор санагдаж явах шиг санагдаад байна л юм байна. Энэ чинь улс байна да тийм үү? Ойлгомжтой. Энэ бол яаж бодсон ч ойлгомжтой асуудал. Би зүгээр ингээд үр гүйцэтгэж байгаад ажиллаж байгаад энэ 30 жил ажлынхаа зүгээр ингээд харж байхад яг эхлээд бид нар бол гадаад үр гүйцэж үзээгүй зүгээр өөрийнхөө дотроо оронд байсан. Сүүлд нь ингээд бусад орны цэргийн албаагчтай хамтарч ажилладаг тэднийг бас тодорхойлж судлаа шүү дээ. Яг манайх би тийж бодож байгаа манайхын нөгөө шилжилтийн эдийн засгаас хойш одоо хүртэл ингээд 30 жил ингээд явчлаа. Тэгээд энэ эдийн засгийн байдал доктортой байх энэ мэдээж батлангах салбарт шууд профессионал гэж би ойлгож байгаа шууд төсөө авчиж байгаа шүү дээ. Тэгээд энэний хувь нь илүү байвал энэ цөөхөн бие үлдэхүүнтэй аймаа бол хамгийн сүүлийн орчин бүх юмар хангах бүрэн болцоотой гэж би харж байгаа юм л да. Гэхдээ энэ мэдээж эдийн засгийн нөгөө чадхаар шалтгаална. Гэхдээ нөгөө манай Монгол улсын эдийн засгийн чадах нь сайн та хэлжлээ шүү дээ. Нөгөө сөрөн төсвөрлөх чадвах гэдэг нь миний бодлоор зөв уншиж мэдснээр бол мэдээж энэ нэг нөмөрд эдийн засгийн асуудлаас шалтгаалж байгаа. Улс орны нэг аюулгүй байдал, хангах, нэг гамшихаас үүсэх бүх байдал дээр бэлэн болох бүх асуудал эдийн засгаас шалтгаалж. Манай эдийн засгийн ухаанд гэх юм уу эдийн засгийн салбарт сөрөн төсвөрлөх чадвар гэж юу хэлээд юм хэрэг. Ялангуяа манайх шиг юм нээлттэй жижиг улс байна. Тэгээд зэсийн үн нүүрсний үнээс бүх юм хамаардаг. Төсвөн хэр байх юм өнгө болно. Тэгээд зэсийн үн нүүрсний хөрс ингээ байн хилдэлцэж идэг. Тэгээд үн өндөр үед ингээд нийгмийн халамжаа өсгөөд
ингээд баахан хүмүүст халамж өгөө сурахцдаг. Нөгөөдөл нь ажил хийхээсээ илүү ингээд төрөөс мөнгө аваад байх сонирхолтой болцдог. Тэгээ явж идэл яадаг вэхээр үн үнэн шүү дээ. Тэгэхээр нөгөөдхөө нийгмийн халамжаа өргөжлүүлж өгч чадхаа ойлоод баахан өр тавьдаг. Ингээд энэ бол одоо эдийн засгийн хувьд буруу бодлого гэж үздэг л дээ. Тэгэхээр батлан хамгаалахт бол бас мэдээж ингээд дандаа их тайван цаг сайхан байна гэж байхгүй шүү дээ. Янз бүрийн асуудал гарч ирэх юм бол бэлэн байх хэрэгтэй. Би зөвхөн хувийн сонирхол асуудалд асууж байна. Жишээлбэл одоо нэг гадны нэг гимт бүлгэл ингээ Монгол руу дайрвал бид нар өөрсдөө хамгаалах чадвар хэрэг байна. Мэдээж айран бол дайрахгүй байх. Бид нар бол хоёр хүчтэйгээ сайхан найрсаг хэлцээ. Гэхдээ юм гэж мэдгүй. Ойлгосон. Дээрний бүлэгч юм уу? Чадвартай манайхан ер нь манай Монгол улс манай монголчуудын ер нь би тэгж боддоо шүү дээ. Ер нь генетикийн код байгаа. Дайн улс орныг дайн эзлэх гэж байгаа юм шиг л дээ. Зүгээр нэг тийм мэдээж 13 дугаар зууны үеийн бид нар түүхээрээ барахдаг зэргийнхэн тэр үндэс угсаа суурь нь бол байж байгаа. Тэгэхээр бид нар манайхан нэг ингэж ярьдаг шүү дээ. Бид нар цөөхөн хүнтэй ийм байж чадахгүй үгүй. Харин чадвартай гэж би эсрэгээр нь боддог. Яагаад гэвэл ер нь ямар ч улс орны тухайн цаг агаар тэр байгаль орчинд дасан зохицсон хүнийг эзэлж чаддгүй юм. Миний зөв судалгаа. Жишээл Вьетнам гэх чинь тэр жунглд тассан хүн тэр холоос хүн ирээд өдөртөө чиглэж чадахгүй. Афганистаны тэр олон ам дотор байгаа аймагуудыг бусдаар ирээд тэрийг контролдож чадахгүй. Тэнтэй адилхан манайхыг бас чадахгүй. Би бол тэгж боддог. Чадвартай манайх. Харин энийг одоо нэг сайн хамгийн сүүлийн техник технологиг нэвтрүүлэх хэрэгтэй. Одоо ингээд манай зарим эдийн засгчдын батлан хамгаалах салбарт зарцуулж байгаа хөрөнгө оруулалт эднийг хараад нэг юм яриад байдаг л та. Ингээд одоо манай энэ аримчин байнгын арим гэдэг одоо юу гэж хэлдэг юм бэ? Залуучуудыг ингээд сэрэг татаа сургаад жил болгоод гаргаад байдаг тийм. Гэтэл одоо мэрэгжлийн аримтай болчих юм бол илүү бага зардлаар илүү их өндөр одоо хүчин чадалтай боломжтой нэг юм маргаан байдаг л та. Тэгэхээр таны хувьд мэрэгж юу яг энэ салбарын хүний хувьд одоо Монгол улс мэрэгжлийн аримтай болох нь зүг. Мэдээж цаашдаа энэ чиглэл рүү явж байгаа угс хуулинд заасан байгаа мэрэгжлийн чиг хандлагатай аримтай болох бодлого чигээ барай явж байгаа. Мэдээж нэг өдөр ингээд эргүүлээд яач чадахгүй. Мэдээж дахиад буцаад эдийн засгаас шалтгаална. Мэргэжлийн хайр нугасаа харж байгаа түрүүний хэлсэн нөгөө рейнжерийн сургуулийг хэлсэн шүү дээ. Тэр чинь нөгөө мэргэжлийн хайрмыг бэлдэж байгаа нэг хувилбар. Тэгээд ажиглаж байхад энэ мэргэжлийн хайрм одоо ч гэсэн Орос Украины байдлын ажлыг харж байхад мэргэжлийнх нь гол үр гүйцэтгэж байгаа. Түүнээс одоо хугацаа зэрэг албан хаагчдыг Орос байлдуулахгүй байгаа шүү дээ. Ер нь констракт хугацаа зэрэг албан хаагчдыг байлдуулахгүй гэж байгаа. Тэрнийхээ ард талд үр гүйцэж магадгүй. Яг байдлын ажиллагаанд мэргэжлийнх нь байлдуулж байгаа. Ингээ ажиглаж байхад сүүлийн байдлын ажиллагаанууд ус орнуудыг хараад байхад мэргэжлийн зэрэгтэл ер нь төсгөлдөг. Энэ технологич гэж хөгжиж байна. Одоо нэг дорооноос ихсүүлээд. Манай Монгол цэргүүд гадаад үрэг гүйцэтгэж шүү дээ. Гадныхны мэргэжлийн харьмынхантай ингээ харьцуулах болох уу? Болно. Манай мэрэгэн будагчдыг сайн байдаг л гэж ярьдаг. Тэр тухайар ярьж байна. Яг нэг сонирхож ярихад 2016 онд бид нэр Орос улбаны улсын Батран улсын урилгаар Казахстан улсын олон улсын мэрэгэн будагчийн айрын тэмцээнд оролцсон. Миний би тухайн 3 удаа тэр одоо 3-4 удаа тэр багийг өдөртөж явсан. Тэгээд өөрийнхөө залуучуудыг бус орныхантай өмнөд хөрш, шоод хөрш, Беларусь yani 12-аас 18 орны залуучуудаа эндх гэдэг том том хөгжингөө орны аримд байгаа шүү. Харьцуулсан манайхан дутхгүй харин ч одоо хамгийн сүүлийн технологи хэрэгсэл байвал бид нар хүний хувьд нэг сомол $1 $3 өгдөг. Амин үнэтэй үед ингэж. Яг бид нар өөрийнхөө юугаар оролцож байгаа. Тэгээд сумны үн сайн мэдгүй юм байна. Тэр Герман, Франц, Америкийн тэр армийнхан чинь өдөрт бараг 10-20 сомоор бууддаг. Манайхан нэг жилд 1-2 сомоор бууддаг гэдэг өндгөө шиг яриад байдаг шүү. Тэр хотлоо. Ер нь тэр тухай ч одоо бид насаараа л хичээл заалаа шүү. Бас нэг сонирхолтой тэр тухай бас нэг тийм эрдэм хэлгийн ажил хийж байгаа сургалтын асуудлаар. Өөрийнхөө эдийн засгт өгөрсөн сургалтын арга хэлбэр
өргүү бахан сум зараад авах шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь бид нэр өөрсдөө сурах болцоо эдгээр бүхэн байна. Яг нэг бид нэг сум биш, сум хүм одоохондоо бидэд бүхэн. Гэхдээ яг бид нар үйлдвэрлэгч орн биш. Тодорхой хэмжээгээр хадгалагч юм да ингээд явж байгаа. Ер нь цаашдаа бол угаасаа улс орон хэмжээнд сайн нэг сөрөн төсвөрлөх чадварынхаа үндсэн дээр үйлдвэрлэх асуудал эхэлж байгаа өгсөрч юм уу те сумгалт хэрэгэл. Манайд ер нь сумаа үйлдвэрлэдэг болж байгаа соёлдуулаад байна. Тий эхэлж байгаа өгсраад эхэлж байгаа. Энэ ч бас том юмны эхлэл байж магадгүй шүү дээ. Та ер нь бууны анги төгссөн гэж би ойлгосон шүү дээ. Тий. Ер нь өөрөө буу хийж үзв үү? Буу нэг үйлдвэрлэх боломжтой ер нь. Болцоотой гэж боддоо шүү дээ. Би зүгээр яг нь өөртөө нэг буу сум хоёроо өөртөө үйлдвэрлэдэг байна. Ер нь бүрэн болцоотой гэж би боддог. Одоо энэ Украины таныг харахад дроноор бүх юм шийдэдэг шүү дээ. Манай дрон үйлдвэрлэх боломжтой. Боломжтой. Би тэгж боддоо шүү дээ. Одоо бол нэг дээр үед нэг монит телевиз бид нэг угсарж байсан шүү дээ. Ягаад ч юм зогссон би сайн мэдэхгүй. Тэр залуучуудын одоо ингээ хараад байна энэ электроник талмаахан чих мундаг залуучуудыг хөгжиж байгаа шүү дээ. Тэргүүрээ хийж яага болдгүй. Яг би тэгж боддоо шүү дээ. Зүгээр очирдаггүй том атом юм үйлдвэрлэж байгаа шүү. Энэ нэг ган хадуулах зүгээр хаяна ууштаа зүг мөрөөдөж бодно шүү дээ бид нар. Гангийн бидэд ган байна уу байна. Яг тэр ганга хайлуулад нэг гол төмөр хийж болдгүй. Энэ манайхын чинь 1900 төмөр хайлуулад уулнаас төмөр хайлуулад захир бүү хийжсэн түгээд юм лээ би судлаад үзсэн. Хөвсгөл тийм өр удам згсэн одоо байгаа. Тийм хүмүүс байд юм лээ. Тэгээд бид нар энэ уран дархан гэж бууны дархан гэж хэлээ. Тийм хүн байсан мөлий. Тэгээ яг бянтад буу гарснаас хойш манайхан ингээд дандаа нэг зүйл хол усаас хангагдаад ингээд явцсан. Яг энэ талд бол тусдаа сэдв байх. Ер нь цаашдаа өөрсдөө юм хийх болцоотой гэж боддоо шүү дээ. Яг бол нөгөө бүх юм технологи хөгжсөн. Байхад тий. Та түрүү нөгөө Афганистанд албаасан гэж ярьсан шүү дээ. Ирак, Афганистан. Тэгэд нөгөө Ал-Каида билүү? Ал-Каида билүү? Тэрнтэй баялдажсэн. Тэгэж нөгөө эхэндээ болохоор нөгөө Америкууд ялагдаад байсан гэсэн шүү дээ. Хамгийн шилдэг хүчнээ аваачаад раар тэр янз бүрийн юм авчраад Ал-Каида бол нэлээд сандрахсан юм шиг үлээ. Тэгээд нэг арга техникээ өөрчилж иж нэг дарж авсан гэд энийг болохоор Америкууд өөрсдөө яриад байгаа юм л да. Тэр нэг Талибан одоо Талибанаас авчихсан шүү дээ Талибан. Гэхдээ Иракт бол Ал-Каида байсан юм шиг А байна. Ирак тийм ээ. Гэхдээ тэр Иракийг бас янз бүрээр бодно л да. Ал-Каидын салбарч байсан. Тэгээд тэнд нэг сүнит шийтүүдийн хоорондын зөрчил, шийтүүдийн урсгал гэдэг одоо их төвхтэй манай мусульманы ертөнцийн болсон тэр конфликт. Тэгээ энэ дэр би юу ярих гэдэг нөхөр нөгөө нэг удирдлагын философи юм уу да байна шүү дээ тий. Одоо ингээд жишээлбэл намайг жоохон байхад Kodak гэдэг нэг амар мундаг үйлдвэр байсан. Ерөөс нь хайлт хийдэг зургийн аппарат. Финланд хөлөө. Хаанах хөлөөд сайн. Японы хөлөө. Авиасан Kodak гэдэг Европын хэлсэн. Тэгээд BASF гэдэг бас нэг хайлт хийдэг компани байсан. Тэгээд тэр дижитал технологи гарч ирээд тэр том компани бүгд дампуурсан л та. Манайх нөгөө арслал руу шилжээд социализмын үеийнсэн хүүхдүүд дампуурчлаа гэдэг шиг нөгөө капиталист нийгэм дотор чинь том үйлдвэрүүд дампуураад байгаа байхгүй. Яг бол өөрчлөлтөнд тасан зогсож чадахгүй. Шинэ технологи гараад ирсэн байсан. Одоо ч намайг залуу ах чинь Nokia гэж юусэн баг 10 хугацааны 9 Nokia байсан байхгүй. Таг гэж товчлууртай. Тэгсэн чинь дэлгэцийн технологи гараад ирсэн. Тэгээ Kodak ч тэр Nokia ч тэр тоогоогүй нөө жижигүүдээ. Хөшүүн юу яадаг. Шийдвэр гаргадаг. Тэгээд тэр Америкийн генерал ном бичсэн байсан. Тэр нөгөө өөрөө бас яг тантай адилхан Иракт байлдаж явсан юм билээ л дээ. Тэгээд чөлөөндөө гараад нэг тийм зөвлөгөө өгдөг компани байгуулсан. Доллар хэдэн сая доллар хийсэн. Зөвхөн зөвлөгөө консалтинг. Тэгээд тэр нэг нөхөр л ингээд удирдлагын философи их учир байна. Тэрнээс биш хүний давуу байдал чухал биш юм байна. Техник технологийн давуу байдал чухал биш юм гэдэг байна. Та яг тэр Иракт орчинд нь байсан хүний одоо энэ удирдах чадвар хэм удирдлагын философиар юу ажиллав? Дина генералын уншижсэн бас буцаад яхад бас нэг Америкийн тусгай хүчний ахмадын бас бүтээл гэдэг юм. Энэ бүтээл гэж нөгөө дистрибьютор болсон ном. Нэг Иракийн байлдын бестселлер болсон ном. Тэрний өгсөн хөлтөр зэрэг удирдлага
төвлөрсөн удирдлагаас бие даасан их мэдлэг өгөж доороо жижиг нэгжүүд нь бие дааж үүрэг гүйцэтгэх Асуудал асуудал бол делегац гэдэг. Эрх мэдлийг хуваарлах, эрх мэдлийг доош нь шилжүүлэх. тэгж уншижсэн. Тэгээд дараа нь тэр нэг бас нэг менежментийн энд яхад тэр үнэт шударга байдал одоо дараа нь арах бах. Нөгөө нэг ажиллагаа мосулд нэг ажиллагаа болонгууд тусгай хүчнийхэн алдаа гаргангуудаа тэр ахмад өөрөөсөө буруу хүлээсэн байт юм лээ. Би буруутаа би надад сууж байгаа нөгөө орон нутгийн хэлээ ойлголцохгүй юм байж байгаа. Надад сууж энэ ажиллагаа ингэ нуурсан юм гэсэн чинь нөгөө тусгай хүчний цөөхөн мөрөлдөнтэй. Яг нөгөө 5-10 залуучууд бүгд би бас буруутаа бүгд буруугаа хүлээсэн. Өдөрлөг тэрийг ангуудаа нөгөө багд итгээд дараачийн даалгавар өгсөн. Дараачийн даалгавар маш амжилттай явагдсан. Итгээд. Тэгээ нөгөө нэг нэгдүгээр их мэдлийг хуваарлсан, хоёрдугаар нөгөө өөрийнхөө удирдлага буруу гэдгийг шууд 100% зөвшөөрсөн гэдэг асуудлаар Америк бичсэн байт юм л. Яг нөгөө манай кейст болохоор би тэгж боддیں۔ Маш өндөр сахилах бат бол ер нь хүн болгон өөрийн бодол өөрийн үүтэй штэ менежменттэй. Гэхдээ тэр мундаг генерал мундаг одоо туршлагатай байлдааны тулгарсан ажиллагаанд орсон улсууд бид нар бол баазын ангуулд нэж байгаа нэг дискустэй дайлдаг тасалж зогсоосон. Гэхдээ бас кейс заяа. Энэ дээр ингээд бас ингээд буцаад бодохдоор тухайн удирдлага хамт олонны нэгдсэн гар нийлэмжтэй ажиллагаа нэг хоёрд нь тухайн байлдагч тэр доороос бие дааж үүрэг гүйцэтгэх асуудлыг адилхан кейс. Яг л тэр буудагч аз заа юм уу самбай ондоо хоёр ажууд нь дарга командлаа чи ингэж буудаж заахгүй байхгүй. Гэхдээ яг энэ удирдлагатай адилхан бид нэр 5 дахь ажиллагаанд явахаас өмнө энэ 19 настай байсан энэ залуучууд бас юу гэж мэдэхгүй гэсэн үг шүү дээ. За та нар дээр хажуу чи ингээд тухайн манай одоо буудлага бол угаасаа манай буудлага нь аюулгүй байдлаа хангаад үддэгч буудуулдаг хийдэг инг буугаа сумал ингээд ажиллагаан дээр бол тийм байхгүй учраас бие дааж үүрэг гүйцэтгэх. Сая удирдлагын тэр доотлын нэг бие дааж үүрэг гүйцэтгэх. Та өөрөө цагийн байдлыг үнэл даргаа хүлээхгүй хугацаа байхгүй юм чи. Энд бид нэр сургасны үрдүнд энэ ажлыг таслах гэсэн гэж бодож. Тэгэхээр энэ тэр Америкийн генерал эдний бичээд байгаа юм маш зөв. Яг энэ нэг төстэй юм билээ. Бид нэр ингээд ажиглаад байгаа. Хүн их мэдлийн нөгөөд бие даах ажиллагаанд нь оруулах асуудал нь альва ажлыг нугалд юм байна гэсэн. Америкийн тэр анхныхын тэр суртал нь болохоор одоо бас л их хүн сурталцсан тий. Дээрээс доошоо ингээд бүх юм ингээд нэг удирдлага гэдэг шүү дээ баг тий. Гэтэл тэр нь юу ч ажиллахгүй байсан гэдэг байхгүй. Ягаад гэвэл нөгөө алан хийдэгч нар чинь гар утсаар бүх юмаа мэдээлэл авчдаг тий. Маш хурдан өөрчлөгддөг. Нэг талаар нэг тарцсан. Тий. Тэгээ энэ эдийн засгийн бизнесийн ертөнцийн бас яг ажиллагддаг байхгүй. Том компани зэтэрхийн өсрөө болсон. Нэг шийдвэр гаргах гал ахлах нь хэн, хэлцээний дарга нь хэн, газрын дарга нь хэн. Тэгэл нэрслэгийн хорооны хувьд удирдлагын хорооны хувьд 3-4 хурлаар ороод тэгээд тузаар ороод тэгээд буцаад нөгөө анхны шийдвэр гаргаж бараг 6 сар болдог байхгүй. Гэтэл тэр хооронд чинь нөгөө бизнесийн орчин чинь маш хурдан өөрчлөгдсөн байна шүү. Хэрэглэгчийн соёл юм тэр гэдэг. Тэгээд тэр их сонин тэр генералын бизнесийн төгж байгаа тэр философи нь болохоор их мэдлээ шилжүүлээ. Тэгэх юм бол илүү нөгөө дасан зохицох чадвартай болно гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чинь нөгөө уламжлалт арины маань тэр иерархи гэдэг л үү те. Тэр одоо яах юм бэ? Бид нар их сонин цаг үйл амьдарч байна. Тэг эрх мэдлийг уусаад би бас нэг энэ нөгөө байлдааны ажиллагааг бид нар нэг учир зүггүй одоо яг Орос Украин байлдаанаас олцоогүй ч гэсэн зүгээр ингээд цэргийн судлаачийн хувьд харж яхахтаар яг энэ бүх юм яг энэ цэргийн салбарт яг явагдаад. Яг бол тэнд явж байгаа үр гүйцэж байгаа салбарууд төвөөсөө холдсон байхад өөрөө бие дааж үр гүйцэтгэсэн. Өөрийнхөө толгоогоор өөрийнхөө цагийн орон зайд өөрөө хийнэ гэсэн үг. Одоо зүгээр ингээд өөрсдөө туршлагаар юу ч бас нэг социализмыг эзэлсэн шүү дээ. Тэр миний зүгээр туршлагаар бол Орос бол нэлээд төвлөрсөн системтэй баг. Ингээд дээрээсээ тушаал өгөөд буцаж хариу аваад дахиад тушаал өгдөг. Украин бол жоохон баруунчсан болов уу гэж би бодод байна. Тэгэхээр нөгөө нэг илүү доош өрх мэдл өгч байгаа болов яаж яг бол ягаад гэвэл би сайн нэг юу уншиж ирсэн. Сошиал дээр нэг харьцуулсан юм уншиж ирсэн. Орос Украин хоёулаа ингээд нөгөө дронд юу яаж ийнэ гэдэг нь хөрөнгө оруулалт хийж ийнэ гэдэг байна.
Оросын дорон үйлдвэрлэл нь болохоор төрийн хэмжээний компаниудаар дамждаг. Асар хүн судалтай. Украин болохоор хувийн хвшлийн компаниудад задлаад хооронд нөхцөлтүүлсэн. Тэгэхээр чинь Украины дорон одоо сүүлийн үед арай илүү хүчин чадалтай болж байгаа юм лээ. Тэгээд эндээс би юу асуух гэдэг юм тэгэхээр эрх мэдлийг ингэж шилжүүлэх, хуваарлах энэ бас батлан амар салбар цэрэг харин дээр ч гарч байгаа шиг байна. Бизнес дээр, эдийн засаг дээр ч гарч байгаа шиг байна. Тэр одоо Америкийн шинээр гарч иж байгаа бизнесүүдийн хараа тэр бизнесийн судлаач нар эдгэнтэн профессоруудын бүтээлийг хараад тахаар бас л яг адилхан бид нар бол цусгуудаа хийж ийн гэдэг байна. Хэрэглэгчийн төлөө, зах зээлийн төлөө. Тэгэл өчигдөр нэг арай хийж нэг 3 өрсөлдөгчөөс арай ч илүү гараад арай илүү олон юм борлуулсан мэс чинь маргааш нь цоош өрсөлдөгч нар гараад ирдэг те. Тэгэхээр эндээс ер нь ингээд нэг амжилтанд хүрэх гэж чинь цаана нэг философи зарчим бол ижилхэн л байна гэж би харагдав. Бизнес дээр зэрэг та энэ дэр тэгээд Тэгээ энэ нэг том зүйл. Би ч одоо бизнес хүн биш. Би ингэж боддоо шүү дээ. Одоо манайхан чих манайхаас илүү гадныхан манай менежментийг судлаад байна. Ялангуяа цэргийн стратегийн хувьд манай 13 дугаар зууны үеийн цэргийн жанждуудын юг их судалж байгаа гэж би боддог. Тий. Тий. Ялангуяа дэлхийн том цэргийн академиуд дээр манай 13 дугаар зууны үеийн тэр морин цэрэг биш тэр удирдлагын менежмент яг яриад байгаа юмнуудыг тэр үйлдэл шинжилгээний үндэстэй судалтын юм шиг байгаа би гэж бодод байгаа. Тэгээд түрүүчийн ярьсантай тэр манай сүбэдэ жанжмын бүгд одоо мэдж байгаа. Тэгэхээр манайхан дотоод өөрөө гүнзгий судлаагүй би ойлгож байгаа. Гадных нь маш их судлаад байна. Сая Чингис хаан яагаад тэр сүбэдэ зэв хоёр жанжинд хоризмын эзэнт гүрнийг эзэлсний дараа аянд энэ цаашаа явуулчих ба гэдгээс одоо хүртэл судалгааны хэлбэр болчиход байгаа байхгүй. Тэр хоёр бие даагаад их сонио. Одоо саяын дахиад менежментийн хувьд ингээ ярих юм бол судлаачид ингэж ярьд юм билээ. Эсвэл Чингис хаан тагнуулын корпус маягаар илгээсэн гэдэг. Тэр хоёрыг. Тэгэнгүүт нь тэр хоёр тэгтгүү эхлээд тэгж илгээгүй. Хоризм амьдээс, хоризмын шах амьдээс, хоризмын шахыг устгаж эргээд хоёр төмт явууллаа. Нэг нь инженерүүд үүснэ, нэг сүбэдэ инженерүүд бас хоёр төмт. Нөгөөд нь Каспийн тэнгисийн арал дээр нэг уян хүчнэр нас урчдаг шүү дээ, нэг шах. Тэгэнгүүт нь очиод таск биелцэн. Тэгээд буцах ёстой шүү дээ хоёр төмт. Тэгсэн чинь нэг хоёр төмт чинь цаашаага Кавказын өмнөх улсуудыг бие дааж эзлээд төмтгөр одоо 10,000 гэсэн үг. Тий. 20,000 зэрэг. Яг энийг бас судлаач нэг төмт гэсэн мөртлөөс тэнд сөөхрөн ч байж магадгүй. Маш цаашаа. Янз бүрээр ярьд юм билээ. Тэгээд яах тэр хоёр цэргийн жанжин бүхэл бүтэн гүрж тухайн гүрж хийж бүхэл дуус байгаа шүү дээ. Ийм улсуудыг эзлэх гэж байгаа. Бид дагаад эзлэх гэсэн. Тэр нэг тэгээд Герман, Монгол эднэрийг чинь яагаад чинь тэр нь дараа нь бүр нөгөө тэр чинь нөгөө Европ руу орсох чинь тэр хоёр чинь манай хоёр жанжин чинь тэгээд үндсэн даалгавар нь болох тэр хоризмын шахыг одоо устгах гэсэн үүрэгтэй явтал нөгөөх нь ингээд Каспийн тэнгисийн ингээд амь өгцөн байдаг. Тэгэнгүүт нь цаашаа хоёулаа Кавказын руу очингуудаа гүржийг иршэл даваад. Та тэнд яг ажиллагчаар ажиллаа. Яг нэг сонио юм. Яг нэг сэтгэл догтлж ирсэн. Тэглэгээ их сонио штэ. Нэг дандаа нэг өвгдээч явсан газар яваад исэн. Ирак, Украин. Одоо тэр Калхаг бол одоо би ярил л сонирхол тэр Калхаг голдоо би орхомос очиж чадаагүй л да. Нэг Украины одоо манай хоёр одоо хаана байдаг гол. Тэгээд түүхээр угаасаа манай тэр Зевс Калхаг бол Украинд байдаг гол. Украинд Донбасс байдаг гол. Одоогийн Донбасс. Донецкийн бүгд нэрийн тусгаар тэнд сүүлдээ болвол Алтан ордны хэсэг болсон юм. Болсон. Яг энэ нэг сүбэдэ зэвжэжнийг төрүүлж явсан нэг бидаж үргүсч явж байгаад нөгөө Астраханы тал дээр гараад ирэнгуут нөгөө команууд гээд нөгөө Кипчакууд чинь нөгөө Киевээр уусаад тусламж ирээд нөгөө 1223 нөгөө толдон болдог шүү дээ. Тэгээд нөгөө Оросын мангуудыг буцагт гэдэг чинь тэр түүх байхгүй. Тэр чинь Калхын голгын хэрэг дээр болсон асуудал. Тэгээ буцаж ирсний дараа 12 энэ чинь 1223 оны асуудал. 1237 онд чи одоо нөгөө
Батхан ордод үлсэн. Тэр тусдаа. Тэр тусдаа одоо нэг Европын нэг Унгар, Польш очдог чинь. Яг нэг бусад менежментийн хувьд яг нэг цэргийн төвөгч судлаад байна гэхдээ тухайн одоо хүртэл энэ би бас боддог. Тэр хол тэр олон мянган цэрэг одоо логистик гэж яриад байгаа. Одоо дайм байлдан болохтой логистик одоо энэ нефтер дэлхийн асуудал ингээ логистик гэх. Яг тэнтэй адилхан тэр цэргүүдийн явсан ард тал тэр хангалт мангалт гэдэг одоо хүртэл судалгааны асуудал байх болов гэж бодож байгаа. Тэрийг судалт юм шиг гадаад орных. Орсын нэг мундаг хорондоо энэ цэргийн төгсчийг би уншижсэн нэг тэр 1237 оны Орос Европыг байлдан дагуулах аян дэний тодорхой судалгаа гаргаад нэг ард талын хангалт хэдэн морьтой явсан, хэдэн зэрэгтэй явсан. Тэр цувааны урт нь хэд байсан 100 гаруй км урттай аян яриад байгаа. Хооллох, хундлах энэ маш их юм байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө гадаадын нөгөө улсуудаас 200-300 мянган цэрэг худлаа их цөөхөн цэрэг ирээд одоо тэм цэрэг байсан гэсэн бодитойгоор зэрэг байгаа. Кавказ руу явхад бодвол онгоцоор явж байгаа гэдэг. Хэдэн цэрэг хаж ирж байна. Би тийш явах чинь яасан юм. Туркээс Гүржинээс автобусаар уудрах гэжсэн. Тэр хэдэн цааны зөвхөн мориор тийш явж байгаа шүү дээ. Тэр одоо гайхалтай. Тэгээ тэгж явж явах дээр янз бүрийн тийм аюултай осолтой юмтай нүүр тулж бодвол эн чинь яг ингээд мөргөлдөөн болж байгаа юм чинь айхтар л байсан байна. Яг мэдээж байгаа амьдсан юм. Ер нь голцоо тийм ажиллагаан дээр мин аюулх юу? Мин үү? Явган цэргийн мин, танк сэрүүцэн мины аюулхтай. Тийм учраас ер нь замууд цэвэрхэн гэж ярьдаг ч гэсэн сэтгэл дотор ер нь ажиллагаа бол ер нь стресстэй шүү дээ. Ер нь ословар ихтэй тэгж жагаад цэргийн ажил дэлбэрч одоо яасан тохиолдлууд байна. Яг нэг Абхазын Гүржийн хэсэг байлжсэн залуучуудаар буудулсан. Тэгтээ яг бид нэг айлгч буудсан. Бид нар чинь нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын ажиглагч нар чинь нөгөө буус хумгүй явж явах хэрэгтэй. Тэгээ яг нөгөө ууланд дуудсан тогширсан улсуудтай харьцах бас юу. Тэгээд бид нартай чинь нөгөө манай барууны Герман ч юм уу Английн улсууд чинь нэгдүгээр нөгөө Оросын тал гэх юм уу тэр Абхазууд нь болохоор тэд нэгдүгээр дургу. Дунд нь би одоо Монголын. Тэгээд дээр нэг дайран давс гихчээр нөгөө Европын соёл, уулын соёл бас тийм зөрчилсөн нэг жижиг юмнаас болдог шүү дээ. Хийвгүй харьцаанаас хар нүдний шил зүгээд хүнтэй харьцахтаар уулынхан хүлээж авахгүй. Зөвхөн нүдний шил буудуулсан. Гэхдээ яг хүн буудаг толгойн дээгүүр автоматар буудаад яг бүгд хэвтэй. Тэгээд би ч нэг Оросоор яадаг орчуулагч нэсэн тухайн тэр тэгээд тэр Абхазын залуучууд тэр та нар нэг цүнс юм байгуулын зүрчж чинь. Тэгээд дөрөм хамаахгүй гэж уулынхаа ярьж. Яг тийм юм дээр бахан номжрохол дөрөм яриадээс болохгүй. Гэхдээ нөгөө тэр юу бид нар бас юм байгаа шүү дээ. Эрсдэлтэй болсон ба шүү дээ. Тэр үед нөгөө хүнтэйгээ өвтөг харьцсан. Бууж өгөх яаж өвтөөх нь. Түрүүн та нэг Герман ажиглагч барьцаанд орсон гэсэн шүү дээ. Тийм. Яг тэр гайгүй төгссөн үү те? Аа биднийх байхад ш биднээс өмнө барьцаанд орсон. Барьцаанд орж ирсэн үү? Нэг тийм сонин тохиолдол байгаа. Хамгийн сүүлийн ажиллагаа Украинд 22 онд нөгөө татан гаргалтаар Молдовын хил рүү гарах гэсэн чинь бидний машин дотор дандаа Орос хэлтэй усуд байсан чинь нөгөө Украиний үндэсний гавардынхан бидний Оросын диверсион буюу алан хятагч хорлон сүдэх бүлэг гэж эндүрээд барьцаасан. Барьцаалын гэх юм уу маш эвгүй байдалтай нөгөө баривчлсан. Гэхдээ яг жинхэнэ байлдын сумтай автоматар толгоондоо тулгуулад одоо хэвдэнэ гэдэг тийм амаргүй. Тиймэрхүү юм болсон яг бодит төр. Одоо яг тийм байдалд орвол хүн ямар хариу үйлдэл өгөх ёстой вэ? Ер нь энэ ажиллагаанд яхад хүн ер нь нөгөө ам өрсөн хүний нөгөө тарих ажиллана. Би ингэвэл яах вэ? Энэ ямар арга хэмжээ авах вэ? Энэ бодол их сонирхолтой зүгээр телевизээр яхад Иракаас ихсүүлэл тийм нөгөө олон ажиллагаанд явахдаа чи хэрвээ Ирак чи нөгөө Америк ч юм уу өөр орныхын баримтууд хоолойг нэгч арчдаг байсан шүү дээ. Тийм үйл санаа тархинд байгаа учраас хэрвээ хоолойг ихсүүл алуулж исэн дээр одоо эцсийн сумад тусал байлдахаас аргагүй байна да гэсэн сэтгэл тухайд байдаг байсан. Одоо хүмүүсээ бас тийм сургууль эсвэл өөрөө тийм байлдаар бол тийм гэсэн тийм хүн сэтгэх байдаг. Украин толгоонд
тулгуулаад тэгээ хэвдэж яхад юу бодож ийн гэхээр нэгдүгээр аюулгүй байдал хамт байгаа хүний ямар ч орчлого буудаад алаад ихлүүл одоо дэв зүгээр байж байгаа бас ямаргүй шүү дээ тий. Ямар нэгэн арга хэмжээ хөдлөл янз бүрийн өөрийнхөө чадвараар тэмцэхээс аргагүй гэсэн тархин дотор мессеж байж явах хэрэгтэй гэж боддог. Өөрийгөө хамгаалахын тулд зэвсэхгүй ч гэсэн. Тэгээ нэг толгоондоо буудуулгууд ихтэй юу хаж ирэх гэхдээ гохыг харж байгаа юм л да. Яг гохон дээр хуруу байна гэсэн. Тэгсэн нэг профессионалууд гохноос хуруугаа авцсан гот нь тайвширч. Ямар ч юм нэг залуучууд чинь нэг Украиний залуучууд чинь нэрвж жагаад гохондоо дарцуул тэгээд болчих шүү дээ. Тэгтээ тэр хийвгүй цаг юм байна. Яг ийм цагийн байдал дээр ирнэ ингэдэг л дээ. Яг хичээл дээр бид нарыг орохоос өмнө нөгөө барьцаалагдах үед олон улсын ажил гэсэн яах хэрэгтэй вэ гэхээр нөгөө барьцаалагчийнхаа хараад хардггүй. Яг өөрийнхөө нөгөө айж байгаа зоригтой бүх юм хараа нүдний харц илэрхийлдэг учраас тонгоогоод гараа алгаа үзүүлэх хэрэгтэй. Ингээд би аюулгүй байна гэдэг. Ингэж ижил одоо. Хоёул менежмент ярьж байгаа одоо бүр юм гарчлаа. Одоо ингээд яг сая ингээд нөгөө Physical Asia гэдэг нэг нэвтрүүлэг боллоо шүү дээ. Тэг ингээд харахаар нэг Монгол хүн яг хувь хүнийхээ төвшөнд өрсөлдөх чадвар сайтай байл гэж би хардаг юм л да. Таны туршлагаас харахад Монгол зэрэг бол хувь хүний ур чадвар, сэтгэл санаа, психологи санаагаар бол дэлхийд бол өрсөлдөх чадвар сайтай л болов гэж би бодож. Гэтэл бид нэг ингээд зохион байгуулалтанд ороод яг үндэснийхээ хувьд өрсөлдөж чаддаг. Тэг энэ дэр одоо ялангуяа танаа салбар сайжрахын тулд одоо та ерөнхийдөө юу бодож байна? Эсвэл нөө цэрэг өнгөч хамаагүй ярьж болдог. Би яг бид нар тийм бодлого явах энийг ярих ч ёстой гэж бодож байна. Тэгээд ер нь манай би ч өөрөө нөгөө тийм сургалтын арга зүйн талаараа бас нэг докторийн гойлоод үзээд байлдаа их том сэдв юм байна шүү дээ. Мань мэднэ одоо баг бачилдаад тэр хэдийн юм төрчих гээд оролдоод байна. Тэгээд энэ бүхэн энэ ухамсар ёс зүйний асуудал хамгийн суурь нь болд юм болоо гэж бодож байгаа. Манайхан ч угаасаа монголчуудад угаасаа дотор нь байгаа шүү дээ. Би бол өөрөө зөв юм хөндлөж хэрвээ энэ цөөхөн ард түмэн ингээ нэгдчихвэл үнэхэр хүчтэй. Яагаад гэвэл 13 дугаар зуунд сая хүрэхгүй мөртөөсөө тухайн 40-50 саятай орнуудыг бүгдийг нийцэлсэн гэхээр одоо хүртэл энэ түүхчдийн гайхал тэнд байгаа даа. Тэгэхээр бид нар одоо 3.5 мөртөөсөө яагаад why not те хэвээр байгаа. Яг бид нар сэрэг засгийн эзэн гэж байхгүй байна. Гүг бизнес ухаанаар. Тийм юу биш. Би зөв нөгөө улс орныг эзлэх юм биш. Нөгөө улс орныг хөгжүүлэх тийм мундаг тийм хүчтэй нэгдсэн ард түмэн болоход бэлэн байх хэвээр ёс тун нөгөө юуны хувьд гинэт байж гин гэж би бодоод байгаа шүү дээ манайх. Монголын бизнесийн ертөнцид те. Одоо Монголын эдийн бизнесийн эдийн засгийг суг татаад гаргаад ирэхээр субэтэ занжин шиг те. Тийм үн төрж гарах болов Монгол. Би бол 100% итгэлтэй байна. Яагаад гэвэл нөгөө энэ манай хүүхдүүдийн хамгийн сүүлийн барахын энэ оюун ухааны зүйлийн 10 жил тэргүүлж шүү дээ. Тэгэхээр угаасаа байж гин одоо ганцхан орчныг бүрдүүлэх хэрэгтэй болов уу гэж боддоо шүү дээ. Жишээлбэл одоо нэг мөрөөдөл ярьчих. Хэрвээ улс орн маань өөрөө тийм яг ийм мундаг тийм одоо элитүүд гэж яриад байгаа шүү дээ. Жинхэнэ улс орныг хөгжүүлэх тийм элитүүдийг бий болгох бодлогоо одоо их зөв боловсруулах хэрэгтэй болов. Нэг оюуны өмнө дээр хөрөнгө оруулалт хийх ч юм уу. Яагаад 20 10 жил Нобелийн шагналд хүрүүлэх бодлого яагаад тавьж болдгүй. Тэгээ бүр улсын бодлоготой. 10 жилд Нобелийн шагналтан болгоё. Би цэргийн хүн жигсэх соёлын юм боддیں۔ Манайхан ч одоо канцер, хорт хавдар дэлхийд нэгдвэ шүү дээ. Тэгэд яагаад хорт хавдрын дэлхийд байхгүй лаборатори байгаа гэж боддог юм аа. Яагаад болцоо байж шүү дээ. Мөнгө яаж ижил болгоно шүү дээ. Тэгэхээр нэг оюун ухаан байгаа юм чинь энийг бий болгочихвол бид нар дэлхийд дээр анхаарал салбартаас гарах болцоо байж шүү дээ. Би бол зөндөл одоо гадаад мундаг эрдэмтэн байдаг сонссон. Тэргээ татъя л да. Тэгээ maaхан бол болцоо байна гэж би харж байгаа. Та юу хиймэл оюунаар оролдож үзсэн хиймэл оюун ухаан гэж сүүлийн үед одоо хүн болгон хиймэл оюун ухаан ярьдаг. Одоо энэ чинь мундаг юм байна л дээ. Бас бид нар ч бас хоцрохгүй гिचний одоо 60 хүрж байгаа гэсэн бас хоцрохгүй байж нөгөө энэ GDP одоо гарцсан байна шүү дээ. Яг бас нэг баг зэрэг англи орс хэлтэй болох төрөө тэргээр орчиж чинь. Энэ орчин үеийн хэл маш чухал байна тий. Одоо энэ батлан хамгаалах салбарт чинь бас их хурцтай нэвтэрч шүү дээ. Тийм. Тэр сая тэр Украин гэл буцаад Украин руу ярихад Украины зарим дрон хиймэл оюун ухаантай болсон чинь
сонь юм яриад байна те. Сая энэ Иран, Америк хоёрын хооронд мөдөлдөөн боллоо шүү дээ. Тэгээд бас харж байхад тэр алсын зайн тусгалтай пуужин мужин гэх юм уу тэд нар одоо бараг хүнээс илүү ухаантай болчиход байгаа юм шиг харагдсан шүү дээ. Тэр нэг яадаг юм хиймэл оюун ухаанаас ингээд маршрутаа авчдаг тийм. Гэсэн бол одоо бүр өөрөө өөрсдөө сэтгэдэг болоод байгаа юм уу яа. Иймэрхүү байдлаар ямар ч би нэг мэрэгжлийн хүн биш учраас буруу ярьж байгаа юм уу. Хиймэл оюун ухааныг бол энэ батлан амгалах салбарт бас нэлээд ашиглаж байгаа юм шиг л байна л гэж би зүгээр ойлгосон. Тэгээ нөгөө дэлхийн одоо нөгөө цэргийн шинжээчдийн үзэж байгаа яг одоо бодит явагдаж байгаа газар дээр байлж байгаа Орос Украин болгох төр технологийн ангиж үзэж байгаа. Одоо бодит утгаар нь дороо сэн хэлээд байгаа дорооныг одоо бүхэл нөхцөл ашиглаж байна. Аль тал нь дорооны хөгжүүлээд Оросын холбооны улс дорооны дивиз баг хороо тийм салбар байгуулчихсан. Украин бас байгуулж байгаа. Одоо нэг үндэстэн славнууд хоорондоо байлдан харамсалтай байна л да. Тэгвэл цэргийн урлагийн хөгжил бол ах トゥ үндэстэн тийм харамсалтай хоорондоо байна. Юу сая Туркменстан байна уу да тэнд ерөнхийлөгчийн зарлиг гаргаад ийм бүс нутаг зааж өгöd энэ төр хиймэл оюун ухаантай холбоотой дата сервертэй холбоотой хөрөнгө оруулалт хийх юм бол эхний 10 жил бүх татвараас нь чөлөөлнө. Тэгээс энд ирээч гэдэг нэг ийм бодлого явуулаад байна л да. Тэгээд тэр дотроо болохоор ингээд суур шинжилгээ ухаан бүх үйлдвэрлэлээ холбоод ингээд явж байгаа. Маа тэгээд нэг тиймэрхүү бодлого дутаалах шиг байна. Харин бидний хөрөнгө оруулалтыг хөөж байгаа. Энэ стан орнууд чинь бол маш их хөрөнгө оруулалт хийж шүү дээ. Туркээс, Америкаас бүр татварыг авахгүй гэл. Тэгээ яг энэ хиймэл оюун ухаан гэдэг одоо энэ сүүлийн үед энэ бизнесийн сувгуудыг хараад тахад одоо нэг хэсэг чи интернетийн ирүү юу боллоо шүү дээ. Интернетийн салбараас маш олон тэрбумтнууд гарч ирсэн. Elon Musk за тэр нөгөө Amazon-ы Jeff Bezos за энэ Jack Ma, Alibaba гэдэг. Тэгэхээр ч хиймэл оюун ухааны ачаар тэднээс хамаагүй олон тооны одоо долларын сайтнууд биш тэрбумтнууд гарч ирнэ гэдэг байна. Тэгээд дэлхий одоо ийм урд хөгждөг бид нар бас жоохон хоцролох шиг санагдаад байна. За энэ ч яах вэ? Сэтгээс юм. За тэгээд та хоёрын ярилцах цаг дуусчихна. Тань тэгээд одоо миний хувьд асууж амжаагүй юм юу вэ? Яг таны ярнаас надад хит хитэн зүйл ингэж бууж үлдлээ. Сүбэтэ жанжныг бол ингээ барууныхаа судлаад байгаа. Манайх бол бас л яг мэддэг. Гэхдээ бол яг ингээ хилэл ухааны төвшөнд судлаагүй байгаа. Хоёрт энэ баталгаа хамгаалах салбарт дайснаа ялах гэдэг чинь амжилтанд хүрэх гэсэн үг шүү дээ. Манай бизнес эдийн засгийн салбарт зах зээлийг олж явах гэдэг чинь бас л амжилт юм. Тэр цаана нэг та түрүүнээс үн чудраг байдаг. Тэгээд энийг та нэг сайхан олдож үзээрэй. Тэгээд ялангуяа залуучуудад юу? Тий, би тэгж боддоо. Ер нь сахилгууд гэдэг үгийн ард асар том философи явуулт юм байна. Тэгээд аюур зэнгагийн нуус товчоогийн номыг задлаад 3 дэвтэр бичсэн байгаа юм байна. Тэгээд тэрийг харж байхад манай хүн нэг 10 хэдэн монгол хүний чанаруудыг нуус товчоноос гаргаад ингээд тавьсан. Тэгээд энэ товч тодорхой нэгээ хоорохгүй шулуун шудрах гэдэг тавьчих нэг болзооноос хоцрохгүйгээр эхэлдэг шүү дээ нуус төвчөн дээр. Тэгээ энэ юм бид нар ингэ сэргээчүүл маш амархан байна л да. Тэгээ би цэргийн өнөөд боддог манайхан ч угаасаа босоо өдөртлөө дарга зэрэгчнэр өдөрдөг ийм тавьж тодорхой тий. Тэгээ ингэ харж манай Монгол цэрэг маш өндөр сахилгаттай байж юмд хүрдэг нь Иракийн асуудлууд байна. Гэхдээ бид нар одоо суурмаар байж байна. Тэгээ ер нь аливаа юмны үнд суурн үнд шудраг байдал сахилгаатай асуудал юм байна гэж би бодчих. Тэгвэл ямар ч одоо юм гэдэг. Хичнээн технологи юу ч гэсэн тэр сүбэтэ жанжны амжилтыг нууцсан. Яг энэ тэр. Энийг та одоо Монголын залуу бизнесмэнүүд одоо бизнесийн соёл суулгахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Одоо бидэрт уламжлалтын арга ухаан философи байна шүү дээ. Энийг одоо яаж бизнесийн соёл болох. Одоо манай бизнесийн зүйл маш хурдан мөнгө хийгээл би өнөө хураал ингээд нэг удаа болохгүй. Гэхдээ дахиад буцаад би тэгж боддоо би тэгж боддоо шүү дээ. Би сайхан идэвхтэй гарчлаа. Одоо ингээд
Яг мөнгө олж болно. Гэхдээ нөгөө ёс суртахуун хүн чинь олж болохгүй шүү дээ. Яг үнэ ёс суртахуун. Тийм ёс суртахуун хүн чинь асуудал ер нь аливаа юмны бизнес төр цэргийн салбар бүх юм дээр л энэ аливаа юмны суурн байх болов гэж бодож байгаа. Одоо ингээд үнж нөхөрлөл гэж ярьдаг шүү дээ. Амт нөхөр. Амд нөхөр. Гэхдээ бизнес дээр тэр үнж шудраг бизнесүүд хоорондоо хэзээ нэг хуурахгүй дээ. Гэхдээ тэр бат бөх байна шүү дээ. Гэхдээ дийлдэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би зүгээр бизнесийг тэгж бодож байна. Маш цэвэр шудраг бизнес бол дийлдэхгүй байна. Тэгээд хөгжил явна шүү дээ. Тэгэхээр тэр ер нь аливаа юмны үндэс бол тэр шудраг байдал. Тэр сахилах бат, хатуу сахилах бат гэдэг чинь шудраг байдалтай үйлдэл явуулсан суртахуун бүх юм. Ийм байж аливаа юмд хөрөх юм болов. Уусал тийм л дээ дэлхийн нийтийн жишг тийм байж. Одоо буцаад ингээд ярихад тэр манай арвтын систем, цэргийн арвтын систем, зуудын системийн төвдүүдийн ноёдуудын асуудал нь дахиад нэг менежмент руу ингээд уялдуулаад бодох юм бол бие дааж үр гүйцэтгэх одоо нэг сүбэдэ зөв шинжин шиг дээр нь маш үн шудраг тийм айрмыг миний бодлоор тэр бидний мөрөөдөд байсан социализм коммунизмын аргуудын зонд бидний байгуулсан байсан юм. Тэгэхээр бүхэлдэн дээр нэг Марко Поло нэг гадныхны хэлэхэд энд нэг хуурдах хүн байхгүй нэгтэр чинь нийгмийн тийм нэгтэр чинь агуу одоо юу хэмдэ тэр зүгээр мөрөөд бид нар одоо ингэ мөрөөд болчихсон шүү дээ. Би хувийнхөө социализм коммунизм их дургуй шиг. Би бол би нэг энэ хүн социализм коммунизмны үед бид нар одоо хүмүүс гэхдээ би нийгмийн дээдлэг заадаг. Тэгвэл зүгээр яг үзэл нь хэцүү. Үнгүү босролын систем. Үнгүү эрүүл мэндийн систем гэдэг чинь одоо агуу юм шүү дээ. Тэгвэл одоо бид нэр одоо би бол хөвдөд юм жоох эргэлзээтэй хэлсэн заяахаар. Яг тийм яг Финланд, Скандинавын орн чинь үнгүү бас нэг тодорхой хэмжээний социализмын юу байгаа шүү дээ. Гэхдээ бид нэр вайнууд 3.5 сая хүнд үнгүү эрүүл мэнд үнгүү босролтой болчихлоо одоо тэгэл. Бас нэг хөвлөр хэвчээ би тэгж боддог шүү дээ. За ингээд та утгаар ярианы цаг дуусчихна. Эрхэм үнд үзэгчтэй энэ хүртэл анхааран сонссон та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт бэлтгэл хурандаа Сурмаагийн төвшин баяргаа оролцлоо. Тэгээд өөрийнхөө амьдрал туршлага, философи, үзэл бодлоо харамгаа хуваалцсан танд баярлалаа. Таны эрдэм номын ажилд амжилт хүсье. Баярлалаа. Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай, эрдэс баялагын нөөцөгтэй, зах зээлд ойр, мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар